Өнөөдрийнхөө бичлэг дээр бясалгал хийж эхлэхэд анхаарах хоёр зүйлийн тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр би анх бясалгал хийж эхэлж байхад надад хоёр том бэрхшээл тохиолддог байсан. Тэгэхээр эхний нэг том бэрхшээл нь юу вэ гэвэл бясалгал хийж эхлэх гээд эхэлж ерөөсөө чаддаггүй байсан. Яг за одоо бясалгал хийгээд суух гэхэд нэг л эмээгээд чадахгүй бясалгал хийхгүй өнгөрөөдөг байсан л да. Ингээд хоёр дахь том бэрхшээл нь юу вэ гэвэл бясалгал хийх гээд суухаар ямар ч бодохгүй юм шүү гэж бодсон тохиолдолд тэгсэн юм шиг янз бүрийн бодлууд орж ирээд бясалгал хийж чаддаггүй байсан. Тэгэхээр энэ хоёр том бэрхшээлийг би хэрхэн даван туулсан тухайга өнөөдрийнхөө бичлэг дээр ярих хүсэлтэй байна. Тэгэхээр эхний том бэрхшээл болох бясалгал хийж эхлэх гээд эхэлж чадахгүй байсан тэр бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ гэвэл би нойлын өрөө орох замдаа гэрийнхаа нэг буланд нүдэнд харагдахаар тэр буланд сандалны зөөлөвч тавьчихдаг байсан л та. Тэгээд нойлын өрөө орох болгондоо тэр сандалны зөөлөвчийг хараад би нэрээ бясалгал хийх хэрэгтэй юм байна штэ гэдгийг өөртөө сануулж байсан. Тэгэхээр ямар нэгэн юмыг шинээр хийх тохиолдолд өөртөө сануулах нь түүнийгээ хийн шүү гэдгийг сануулах нь маш чухал байдаг. Тиймээс би өөртөө сануулахын тулд тэр сандалны зөөлөвчийг тусгайчлан байрлуулсан. Тэгээ мэдээж нойлын өрөө орох болгондоо нөгөө зөөлөвч нүдэнд харагдана. Тэгэх болгондоо би бясалгал хийх хэрэгтэй юм байна шүү гэж өөртөө сануулсан ч гэсэн тэр дороо хийдгүү байсан л да. Тэгээ хийхгүй 1 хоног, 2 хоног, 3 хоног зөндөө олон хонсон боловч олон хавар нэгэнтэй гихчээр нэг л өдөр ерөөсөө хийгээд шууд тэр зөөлөвчин дээрээ суугаад хийж эхэлсэн. Тэгээд 1 хийгээд 2 хийгээд 3 хийгээд ингээд дахин хийсээрэн байгаад нэг л мэтгэд би бясалгал хийдэг болсон байсан. Тийм болохоор таач гэсэн өөртөө энэ маягаар сануулж болно. Нэгсэндээ унтлагынхаа өрөөний орон дээр ч юм уу эсвэл тавиур дээр ч юм уу эсвэл машин дотроо ажиллаа тараад бясалгал хийх сонирхолтой бол машиныхаа нэг газар бичиж тавьдаг ч юм уу ямар нэгэн байдлаар өөртөө сануулахаар түүнийгээ дахин байнга өдөрт өчнөө олон харагдахаар тэр газараа байрлуулах юм бол хүн өөртөө сануулсараа байгаад нэг л мэтгэд нэг л өдөр үйлдэл хийж бясалгал хийдэг болно гэдгийг би сануулах хүсэлтэй байна. Ингээд хоёр дахь том бэрхшээлээ би хэрхэн даван туулсан бэ гэвэл бясалгал хийхээс өмнө амжилтынхаа дэвтрийг харандатаа хажуудаа тавьж байгаад хийдэг байсан. Тэгээд яг бясалгал хийж эхлэхэд за өстө ямар ч бодохгүй юм шүү гэд өөртөө хэлэнгүүд тэгсэн юм шиг шууд янз бүрийн олон бодлууд бодож эхэлдэг. Гэхдээ тэр бодлуудын зарим нэг нь маш чухал мартаж болохгүй хэрэгтэй санаанууд ч юм уу хэрэгтэй зүйлүүд байдаг учраас түүнийгээ тэр дор нь амжилтынхаа дэвтэр дээр бичиж авах боломжтой байдаг. Энэ тохиолдолд мартчихгүй дээ гэж санаа зовхгүй бясалгалаа цааш нь маш тайван үргэлжлүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ хоёр аргыг та туршаад үзээрэй. Хэрвээ танд үйлчлэх юм бол бясалгал хийж эхлэх хүсэлтэй байгаа эсвэл дөнгөж бясалгал хийж эхэлж байгаа найз нөхөдөө цааш нь дамжуулаарай. Мөн танд хэрхэн үйлчилсэн тухайгаа ч юм уу эсвэл та өөрийнхөө туршлагыг бидэнтэй хуваалцах хүсэлтэй байгаа бол энэ бичлэгийн доор сэтгэлдээ заавал үлдээгээрэй. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Yes.